Байцгаана баяраа төслийн дараагийн дугаар тавтай морилцооно. Энэ удаагийн блогоор та бүхэнд хэрхэн гэртээ мөрөө хөгжүүлэх талаарх видеог оруулах гэж байна. Тэгэхээр та энэ калистеник төрлөөр одоо гэртээ болон жимдээ одоо хаанч хийх тохиромжтой дасгалыг энэ дугаараас та үзэх болно. Тэгээд жим дээр очиод одоо энэ дасгалыг одоо утас нэрээ тоглуулаад та хамт хийгээрэй. Мөн гэртээ байгаа бол бас гэрээсээ хийж болно. За тэгээд юу орсон бэ? Ямар дасгалууд орсон бэ гэвэл эхний одоо бүгдээрээ 3 цэслэр warm up хийж халах болно. Тэгээд дараа нь хамгийн ихний дасгал маань handstand hold 30 секунд, дараа нь handstand push up 5 удаа, дараа нь одоо wall walks 5 удаа, тэгээд pike push up 10 удаа, pisuda push up 10 удаа их болно. За бүгдээрээ хамгийн энэ дасгалыг эхлүүлэхдээ хамгийн хэцүү дасгалаас эхлүүлэх болно. Тэрний юу гэвэл handstand hold 30 секунд барих болно. За одоо бүгдээрээ мөрний дасгалыг эхлүүлэхээс өмнө халах хэрэгтэй. Тэгээд мөрний дасгал хийж байгаа тохиолдолд таны одоо хамаг биений ачаал таны бугуун дээр ирдэг байгаа. Тийм учраас одоо бүгдээрээ бугуу болон мөрөнлөө чиглэсэн халаалтыг эзгэе. Хамгийн ихний халаалтын дасгал маань юу гэвэл 45 секунд plank. Тэгээд 45 секунд plank хийсний дараа үйлчлүүлээд 45 секунд сунах болно. 45 секунд plank. За энэ plank-ийг барьж байгаа тохиолдолд таны ачаал одоо таны бугуун дээр болон мөрөн дээр өсч байгаа юм. За 15 секунд амраад 45 секунд сунах болно. За 15 секунд аваад бүгдээ 45 секунд одоо dance байгаа. Хэрвээ тань dance байхгүй бол та jumping jacks-аар орлуулах боломжтой. За 45 секунд dance гэдэг таны dance хүнд орохгүй гэвэл таны мөр гурван талаар эц одоо богино бүгдэн чинь тааж өгөх мөрөнд дасгал. За Бэтавал. Все. За ингээд warm up нь дуслаа одоо дараагийн үндсэн дасгал руу орцгоё. За эхний дасгал маань handstand hold. За энэ дасгалыг хийж аваад таны бүх ачаал таны бугуун дээр очих болно. Тийм учраас та масан хатаж гэсэн байх хэрэгтэй байна шүү. За эхнээс хийцгээ гэдэг. За энийг хийж чадахгүй бол handstand хийхээр хандлуу өдөө тулгуурлаад хийж болно.
За 30 секундын handstand байлаа. Одоо бүгдээ хэсэг 10 секунд аваад handstand push up. Тэгээ handstand push up-ыг хийж чадахгүй бол өглөө өсмөр хамгийн тусламжтайгаар тэр push up-ыг хийх боломжтой. За handstand push up 5 удаа. За ингээд handstand тавуудаа боллоо. Дараагийн төсөл нь shoulder tap 25 удаа хийцгээе. Хэрвээ та хан дээр тогтонгоо хийж чадахгүй бол доорх гарч байгаа бичлэгийн дүүрэн сандлан дээр хөлөө тавин хийх боломжтой. За shoulder tap 25 удаа. Дараагийн төсөл нь wall walks 5 удаа хийх болно. Wall walks 5 удаа бүгд хийцгээе. Синерч юм шиг байдлаа аваад тэгээ өөрөө одоо хоёр гараараа төгсөж тийш авна. Гэсэн энэ хам чингээ ачаад бүрэн дээр болон таны богоон дээр очих болно. За. Нэг хэсэг. За shoulder wall walks 5 удаа байлаа. За дараагийн төсөл нь маш амархан. Одоо өмнөх энэ төслөд бодвол pike push up 10 удаа. Тэгээд тэрний дараа дахиад нэг push up 10 удаа. Тэгээд дуусна. За бүгдээ pike push up 10 удаа хийцгээе. Нэг ихтэй ийм байрлаад хэрвээ та сонголт сайтай илүү сайн хийх хүсвэл ийм байрлал хийж болно. Би сонголт мөрдөж учраас уушаалж ихж байна. За бүх хичээл мөрөн дээрээ 10 удаа. Smart pike push up 10 удаа. За одоо хамгийн сүүлийн дасгал энэ мөрний workout-ны хамгийн сүүлийн дасгал байгаа. Тэрний юу вэ гэвэл Viscera push up бүгдээр 10 удаа хийцгэх болно. Viscera push up-ыг хийхдээ дараа хоёр гараа ташаад байгаа хамгийн ойрхон байлгаснаа одоо таны мөрөн дээр илүү ачаад очих болно шүү. За бүгдээрээ хийж хэцгээ. Ер нь бас окей. Гараа хөлөөр ингэж бодож байгаа. Хараа. Yes. За ингээд хоёр бодсон мөрөө гэртээ хөгжүүлэх болон жим дээр хөгжүүлэх асуудлыг та бүхэнд өгүүлээ.
За калстанигтай өгүүлж хамт байгаарай. Мэдээж ирүүл би санах бааш. За дараагийн дугаар уулзцай баярлалаа. Who the hell is Byra Brothers?